За, шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхэлж байна. За, энэ хүн нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид бүхэнд бэлтгэж өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар эко үйлдэлийг ногоон оноогоор Green Score Nature Application, за мөн гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House сотхон хамтран ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол их Монгол улсын айрам хот суурьнд довтлох тактик гэсэн сэдв байгаа. За тэгээд өнөөдрийн подкастаар бид яг 13-аас 14 дугаар зууны үеийн монголчуудын цэрэг дайны арга ухаан ялангуяа хот суурьныг эзлэх стратегийн тухай ярих юм. Тэгээд ингийн тулд бол яг ямар сурвалжууд ашигласан бэ гэхээр мэдээж сүүлийн үед гарсан 13 дугаар зууны үеийн 5 бот буюу их Монгол улсын түүх яг энэ дээр бол монголчуудын цэрэг тактик одоо монголчуудын Монгол айрам 13 дугаар зуунд яг ямар байсан бэ гэдэг талаар түүнээс гадна Ж болдот руугаан 2007 онд Гуудан Баркманы одоо Чингис хаан хийгээд түүний одоо залгамжлагчд гэсэн юм судалгааны бүтээлүүд ингэж хэвлж гаргадаг байхгүй. Тэрэн дээр одоо яг ингээд Ж болдот руугаан Чингис хаан хот суурин газрыг дайлах арга ухааны тухайд гэсэн яг тэр номны 31-ээс 36 дугаар хуудасны хооронд байх. Тэгээ эдгээр одоо сурвалжуудыг ашигласан гэдгийг юуны өмнө хэлжээ. За тэгээд мэдээж ихэнх одоо ингээд хүмүүсийн төсөөлөлд бол монголчуудыг заримдаа зүгээр нэг довтолж сүйтгэдэг нүүлчт мэтээр одоо ингээд ойлгох хандлага байдаг гэл. Ялангуяа одоо чи харсан байлгүй тэр саяхан нэг фэйсбүүкээр нэлээд явж байгаас тэ нэг араб нөхөр одоо монголчууд хаарсан газараа бүгдийг устгадаг, бүгдийг наалдаг, тэдстэй ингэдэг гэл ингээд яриад байдаг. Гэхдээ яг үнэн бодит байдал, бодит түүх, бодит судалгаа нь өөрөө яг ямар байсан бэ гэдэг нь бол арай өөр төвшөнд гарч ирж байгаа. Мэдээж яг нэг тухайн үеийн одоо улс орных нь одоо тэ одоо түүхч нь өөрийнхөө улс орныхоо түүхийг тайлбарлахдаа сэтгэл зүйд автсан байх магадлал өндөртэй л дээ. Гэтэл энд яг бодит үйл явдал нь өөрөө ямар болсон бэ гэдгийг бол сүүлийн үед орчин үед бол дэлхийн одоо эрдэмтэд ч гэсэн ингэ судлаад арай өөр эерэг үр дүнтэй гаргаад байгаа. За эндээс нэгийг ингэ дурдаад хэлэх юм бол Францын түүхч цэргийн мэрэгжилтэн Ренк энэ талаар бол маш сонирхолтой дүгнэлт хийсэн байгаа байхгүй. Тэрээр хэлэхдээ Чингис хааныг замдаа таарлцсан улс төмнийг мухар сохроор сүйтгэн хөнөөдөг, зэрлэг нүүдэлчдийн бүлгийн толгойлогч мэтээр төсөөлдөг, хуучирсан ойлголтыг бүрэн орхих хэрэгтэй. Тэр үеийн удирдагчдаас өөрийн хүч чадал, боломжийг Чингис хаан шиг сайн ухамсарласан хүн бол байгаагүй. Түүний бодол, эргцүүлэл, эрүүл сарвал ухаан нь агуу суу бэлэн илэрхийлэл байсан юм. Монголчуудын ялагдшгүй байдал нь тэдний стратегийн зорилго, төлөвлөгөө, зоримог байсантай мөн тактикийн үйлдэлүүд нь үнэхээр зөв байсантай холбоотой. Чингис хаан болон түүний жанжнууд цэргийн урлагийн оргилд хүрсэн хүмүүс байсан гэдгийг хэлж байгаа. За мэдээж энд бол цэрэг засаг захиргааны зохион байгуулалтын ардын системийн тухай шууд ойлгох хэрэгтэй болчихж байгаа. 10 хүн. Энэ 10 хүн дотроос чинь юу байх вэ? Туршлага байх хэрэгтэй, хурд байх хэрэгтэй, хүч байх хэрэгтэй, тий. За тэг хариуцлага байх хэрэгтэй. За ингэж одоо нэг нэг нь одоо сэлмээ суглаад дайнд ингээд урайлаад оролцсон бол үлдсэн 9 зүгээр хоцорох юм бол энд шийтгэл авна. Тэр шийтгэл нь зүгээр шийтгэл биш те. Гэх мэтлэнгээр ингээд хатуу чанга сахилга баттай энэ цэргийн зохион байгуулалт гэдэг нь бол өөрөө яг тухайн үеийн хамгийн том шилдэг сахилга бат байсан байгаа байхгүй. Буцаагаад хоёлоо бодоод үзье. Хамгийн сүүл хоёлоо мэдээж 29 улсын түүхийг нэлээ ярьсан. За 29-ийн аян дайнд болоход бол цэрэг дайнууд яадаг вэ гэхлээр тухайн улсын одоо өөрийнх нь түүх чинь хэлсэн байгаа сте. За манай цэргүүд бол тэмээ дүүрэн ачаа бараатайгаа ирдэгэ. За тэгээ энэ нь өөрөө тэр нүүдлийн их цэргийг нүсэр харагдуулдаг. Гэтэл тэр нь одоо яг дайн тулаан болоход цэргүүд нь баг байдаггүй те. Шагнал урамшуул болох болохоор үе олон цэргүүд хүрээд ирдэг гэж байгаа. Гэтэл энд бас ахаад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхлээр Монгол цэргүүд бол олзон шундаг байсан дайны үед. Энэ угаас Чингис хааны нөгөө татаруудтай хийсэн дайн дээр ч гэсэн тэр гаргасан тунхаг энэ зүйлээс ингээ хойшоогоо бүгдэн дээр нь харагдаж явж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр дайсныг хизээд нэг ялсны дараа бол олзыг хувааж амжина. Олзны төлөө мэдээж явж байгаа. Гэхдээ ялсны дараа хувааж авах хэрэгтэй. Тийм учраас нөгөө нэг ялагдшгүй байгаа гэдгийг чинь нэг сахилга батын хувьд цэргийн стратегийн хувьд бол мэдээж одоо хот суурин газруудыг эзэлж байгаа учраас өнөөдөр бас нэг хот суурин газар гадагшаага аян дайнууд болж байна энэ дээр бол илүү төлхөө ярих юм. За тэгээ монголчуудын ялалтын нууц нь бол зөвхөн морин цэрэг хурд дайчин чанар биш байсан байгаа. За тэд бол маш нарийн боловсруулсан стратеги, тактик, төлөвлөлт байсан байгаа. Чингис хаан болон түүний жанжнууд бол хот суурин газрыг эзлэх тусгай стратеги боловсруулсан байдаг. Тэд Тангууд улс, Алтан улс, 29 улс, Оросын ванилгууд мөн сүн улсын эсрэг хийсэн аян дайнд энэ арга барилаа ашиглаж байсан. За монголчуудын гол онцлог нь юу байсан бэ гэвэл нэгдүгürt урьдчилсан судалгаа. За дайлахаас өмнө тухайн хотын батлан хамгаалалт, хэрэм, хүн, хүч, дотоод нөхцөл байдлыг нь сайтар судалдаг. Мэдээллийг маш сайн авдаг. Хоёрдугаар сэтгэл зүйн дайралт.
За монголчууд зарим тохиолдолд дайсныхаа хотыг шууд отлохгүй харин айдас төрүүлэх, бууж өгөх санал тавих, эсвэл стратегийн бүслэлт хийх замаар цус урсгалгүй ялалт байгуулахыг зорддог байсан. За 3 дугаарт инженерийн болон бүслэлтийн арга тактик. За хот хэрэмтэд тулгарх үед монголчууд Хятад, Перс, Төвд, Аз инженеруудыг ашиглан шидэгч машин, хэрэм эвдэх төхөөрөмж, бүслэлтийн техник, зэргийг хэрэглэж байсан. За 4 дугаарт бол олон чиглэлээс зэрэг довтлох стратеги. За монгол зэргүүд нэг чиглэлээр бус хэд хэдэн талаас нь довтлох, эсвэл гинт өөр чиглэлээс гарч ирэх тактик ашигладаг байсан баг. За энэ нь бол дайсныг төөрөгдүүлэх, хамгаалтыг солруулдаг байсан баг. Ингэснээр 13-аас 14-р зууны монголчууд зөвхөн нүүдэлчин морь цэрэг төдий биш. Харин цэргийн шинжлэх ухаан, стратегийн ухааныг өндөр түвшинд хөгжүүлсэн ард түмэн байсныг харуулж байгаа. Тий. Хүн амын тоо цөөхөн шүү дээ, тий. Дайнд дулаа хийж байгаа цэргийн тооны хувьд бол бас зарим улсуудтай харьцуулахад цөөхөн бага. Тий, одоо зүгээр ингээл жишээ бодоод ярьчих л да тий. За тангууд ус гэж бодоод үзэнгүүт монголчууд өөрсдөө яг тухайн үед бол янз янзын тоо гарч ирнэ л дээ. За яг үндсэн монголчууд бол 700 мянга орчим байсан юм а. Монгол хэмээх одоо тий үндэст нь 1206 онд бүрэлдсэн. За сая 500 орчим байсан гэл гих мэтлэнгээр. За ер нь бол 2 сая орчим байсан гэдэг ч юм уу. Тэрнээс ер нь давсан тоо байхгүй байгаа байхгүй. За тэгээ тэрийг цэргийн тоонд нь харьцуулаад үзсэн ч гэсэн ер нь бол 91 сая орчим хүн ам баж таарах гэдэг. А гэтэл тангууд ус хэдэн амтай. Алтан ус хэдэн амтай. Хүн амтай тий 29 ус хэдэн хүн амтай. За ингээд сүн ус ингээд бодоод үзэх юм бол эргэн тойрных нь хүмүүс нь нийлээд 100 дахин илүү байхгүй. Тий. Тэгэхээр 100 дахин илүү гэхээр чинь нэг хүн хизээч 100%-ыг гардан тулаанд дийлэхгүйтэй адилхан шүү дээ. Энэ өөрөө тэр улс төрийн хамгийн том тоглолтыг хийж чаддаг байсан гэдгийг л харуулж байгаа. Гэтэл яаж дийлсэн байна гэдгийг тий. Яаж дийлсэн байх вэ гэдгийг тий. За тэгэхээр яаж дийлсэн байх вэ гэдгийг цааш нь дэлгэрүүлэхийн тулд тий хид хідэн зүйлд ангилж болж байгаа байхгүй. За энийг нэгдүгürt болохоор хот суурин дайлах байлдааны төлөвлөгөөг их хуралдаагаар хэлэлцэж дайсны цэрэг армийн байлдааны бэлэн байдлын тухай мэдээллийг анхааралтайгаар бүгд сонсно. Өөрийн цэргийн цугларах газар, нутаг, хоног хугацааг товлж байгаа. За хоёрдугаарт бол урьдчилан тагнан турших үйл ажиллагаа явуулсны дүнг их хуралдаан оролцогчдод сонсгож байлдааны төлөвлөгөөнд зохистой өөрчлөлт оруулна. Ялангуяа Төв Аз болон ойрхон орнодоор ирж орчин одоо ингээ худалдаа 8 эрхлэгчдийг мэдээллийг онцгой анхааралтай сонсдог. Тэднээс бас том одоо тий судалгаа авдаг гэсэн. За 3 дугаарт бол байлдааны үйл ажиллагааг жилийн ямар үйлрэлд эхлэвэл зохистой хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан бас төрийн одоо тий бэхий буюу шинжээч. За энэ үгийг тэр хүний үгийг бас хэдид ямар цагт байлдааныг эхлэхийг бас тогтоож байгаа. За дөрөвт бол дайн тухайн дайнд өөрийн болон өрөөлийн холбоотон хэн байж болох дайсан этгээдийн санаа сэтгэлийн байдал зэргийг шинжсэний үндсэн дээр цэрэг дайны ажиллагаа үргэлжлэх хугацаа гарах гарц олох олц энэ бүх зүйлийг тооцоолно. За эзлэхээр одоо ингээд тавд нь бол эзлэхээр завдан буй хот суурин руугаа илчилгэн бэлэг сэлт өргөж сөргөлдөлгүй бууж өгөө гэсэн шаардлагыг хүргүүлдэг. Саналыг тавьдаг. За 6-т нь бол их хот түүнийг тойрсон суурингууд руу хид хідэн айрмын хүчээр өөр чиглэлд ингээд цөмөрж орж байгаа тий. За гихмичлэнгээр. За 7-д бол асар хурдан маневрлах аргыг хот суурин газрыг дайлах төлөвлөгөөнд нарийн тусгаж цэргийн дарга жанжин нарт тусгай хичээл заана. Дундад зууны үеийн Европын одоо рицарууд тий байлдааны талбараас зайлсхийх эсвэл ухарсанд орвол үхсэн нь дээр гэж үздэг гэсэн байгаа байхгүй. За тэр нь бол нэг бодлын одоо эр хүний хувьд бол нэг ингээд баатарлаг юм шиг санагдаж магадгүй тий. Гэхдээ үр дүн ялагдлаа байхгүй. За тэгэд бас ингэж боддог байгаа байхгүй. Эсвэл нэгэнд ялагдсан дайсныхаа араас мөрдөн хөөхийг гутам шиг гэж үздэг. Тэд зүгтцсан юм чи араас нь хөөж яах юм бэ гэдэг ч байгаа байхгүй. Тэд одоо ингээ ухрах боломж олгож байсан бол монголчуудын хувьд бол огт өөр. Чингис хааны дайчид бол ухрах үедээ ухарч, зайлсхийх үедээ зайлсхийж, давших үедээ давшиж байрлаа маш хурдан сольдог байсан. Дайсныг мөрдөн хөөж үндийхгүй болтол цохино. Үүнийг зарим судлаачид урагшлахтаа ингээ саланг тулалдахдаа хамт гэсэн одоо ийм онч мэрэгэн үгээр илэрхийлсэн байдаг байгаа байхгүй. Тэр үр дүнгэл шийдэх гэдэг шүү дээ. Эцсийн хариу чухал байгаа байхгүй. Хин ялсан бэ гэдэг. Тийм наан бол яах намаа байхгүй. За тэгээд 8 дугаарт бол Чингис хаан Юли Цезарийн дайснаа тижээх ёстой. Хятадуудын сайн жанжин дайсныхаа хөрөнгөөр цэргээд хижээдэг хэмээх энэ стратегийг бас баримталж байсан. Энэ эртнээс нэг уламжлалтаа тий. За тиймээс түүний цэргүүд хэрэгтэй бүхнээ дайсны нутаг дэвсгэрээс бас олж авч чаддаг байсан байгаа. За энэхүү стратегт үндэслэн хот суурин газрыг эзлэх тактикийг өвөрмөц онцлогууд уран гарч байсан байгаа. Чингис хааны цэрэг дорны олон хот цайзыг дайлахдаа шууд дайрах, бүслэн хаах хоёр аргыг голлон хэрэглэж байсан.
Их хааны цэрэг 1207, 1209 онд Тангууд те Сяа улсад довтлохдоо анх ил аргуудыг чадмаг хэрэглэж цаашид улам туршлагацсан байдаг. Тухайлбал Тангууд улсын нийслэл рүү 2 дахь удаага довтлохдоо цөөн тооны морь цэргээр уулгалан дайрч дийлэгцэн дүр эсгэн эргэн зүгтааж. Монголчуудад ялагдах юм бол те монголчууд ялагдсан дүр үзүүлэх юм бол араас нь битгий хөөгөөч гэдэг нэг Плана Карпины те биччихэдэг. Яг л энэ арга байгаа байхгүй. Ялалтандаа ирэмссэн тангуудууд Монгол цэргийг мөрдөн хөөхөөр Чингис хааны их цэргийн төв нууцлсан байрлал руу давхин орж хяар цохилж байсан. Мөн 1222 онд Мухлаван Алтан улсын Янган хотод хотыг дайлахтаа дорнод этгээдд нь орших 2 их ганг жалгатай газар их цэргээ бүгүүлж цөөн цэргээр дайсныг өдөөн хөдлөн авчираад тэнд нь хяар цогссон. За ингэж дийлэгдэж зүгтж байгаагаа үншүүлэхийн тулд туг хяараа шидэж хаях, ачаа тэш зэр зэвсгийнхээ зарим хэсгийг орхих зэрэг залмих хэрэгэлдэг байсан. Ийхүү Чингис хаан хот сууринг дайлахдаа дайсны цэргийг хэрэм цайзнаас нь өдөн гаргаад хээрийн байлдааны арганд татан оруулж ялж дийлсэн аргууд зөндөө байдаг. За том хотыг бүслэн хаахтаа нэгт зээгт ав хийж буй мэт эхлээд тухайн хотын цайзыг алс холоос хүрээлэн орчин тойрныхын жижиг тосгод сууринг бүрэн иргэшээлдээ оруулан хумих замаар урагш давшин эзлэх хот цайзыг шууд довтлон бүсэлж аваад дараа нь ойр орчмыг нь иргэшээлдээ оруулах хоёр арга янзын арга хэрэглэдэг шүү дээ. Зарим хотыг эзлэхийн тулд хэдэн сараар бүслэн хаах явдалч байсан. Тухайлбал Чингис хаан өөрийнхөө 300 гаруй элч худалдаач 300 гаруй Чингис хаан өөрийнхөө 450 худалдаач 500 тэмээ бүхий те. За энэ худалдаачдыг алж устгасан дипломат ёсыг бүдүүлгээр зөрчсөн Отроо хотын захирагч түүний иргэдийг залхаах зорилгоор 1219 онд тус хотыг 5 сарын турш бүслэн туйлдуулж эцэст нь үнсэн товрог болгосон байдаг. Тэр бүхэл дотроосоо хүртэл урууж гарч иж байгаа шүү те. Бид ингээд аврагдъя гэсэн. Өө тэгч нэлгүй байх те. За тухайн хотыг бүслэн авахд бол хотын захирагч, эрх баригчид илчилгээ дагаар орохыг бас нэг ер нь бол шаарддаг байсан. За зарим үед бол бэлэг сэлт хөргөн хөхүүлж ивээр зөөлөн аргаар шахаж шаарддаг байжээ. Хэрв хотынхын шаардлагыг хүлээн авч дагаар орвол цэрэг армийнхаа хангамжийг сэлбэж аваад цаашаа явна. Тэгэхдээ стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа бол зарим хот суурьнд Монгол дарагч суулгадаг байсан байна. За энэ хүн бол маш чухал ажлыг хийдэг гэсэн үг. За гэхдээ бас эрсдэлтэй. За цөөн тооны цэрэг үлдээдэг байсан бас энэ хүнтэй хамт те. За харин шаардлагыг нь үл хүлээн авч элчийг алах, дормжлох буюу эсэргүүцэл үзүүлбэл хатуу цээрлүүлнэ. Жишээ нь хоризмын Балашан хотыг бүслэх үеэр цагаатаан хүү Чингис хааны хайртай ач Мүтөвгэн. За тэгээд энэ бол дайсны тэнмэл сум гэх юм да те. Ийм суманд оногдож хөнөөгцөн байдаг. За ингээд уг хотыг эзлэн авмагцаа Чингис хаан алив хүн, альч төрлийн амьтан зэрлэг араатан, жигүүртэн бүгднийг алж устгахтун. Энэ хотоос хэнийг ч олзолж юу ч авч болохгүй. Цаашид сэргэх аргагүй болгож хотыг хоосон цөл болгон хувирахтун. Нэг ч амьтан энд байх аргагүй болох гэж тушаалгасан байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг монголчуудын баян дайн байлдаан хитрхи харгас байсан гэвэл харгас үедээ харгас. Энд чинь нөгөө төрийн хатуу бодлого гэдэг зүйл чинь бас явж байгаа шүү дээ тий. За тэрнээс биш бусад бүх хотуудыг ингэж ийсэн юм бол байхгүй тий. Ямар нэг хүнтэй ялцаа тохирч байгаа шүү дээ тий. 10 өөр газартаа 10 өөр хэл соёлтой 10 өөр дотор бодолтой хүмүүстэй тий нэг юм таарсан арга болгоны хэрэглээд явна гэдэг бол хэцүү байх л тий. Заримд нь бол хатуу байхаас аргагүй болох байх. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон ажиллаж байгаа. За ер нь бол орон сууцны үнээр хаусанд амьдрал гэдэг. Яаж нэхлээр Garden City хотхон маань болохоор 2017 оноос хэрэгжиж эхэлсэн 5 давхар орон сууцаас бүрдсэн Ярмаг орчмын бүс нутгийнхаа хамгийн тав тухтай ногоон байгууламж ихтэй хүн болгоны мэддэг хотхон болсон. За хотхондоо сургууль цэцэрлэгтэй болохоор одоо хүүхдүүдэд 2 минут алхаал сургууль цэцэрлэгт нөөх боломжтой. За тэгээ энэхүү хотхоны маань үргэлжлэл болох Garden City House хотхон гэж дахиж хэрэгжсэн. Энэ нь нийт 6 га талбайд 200 айлын таун хаус бүтээн байгуулагдаж байгаа. Энэ төсөл дээр орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжтой бөгөөд айл бүрт эдэлбэр газартай болох тийм лагер одоо цуслан гэж ярьдаг шүү дээ. Цусланд байгаа юм шиг гэр бүлээрээ 5 тухтай байх боломжтой. Гэхдээ манайхан нэг цуслангийн газар аваад байшинсаа бариад хоттой нэг байр аваад гэдэг ч юм ингээд хоёр төсөв гаргаад идэг бол энийгээ базаад яг цуслан одоо орон сууц хоёрыг хамттан шийдсэн юм таун хаусыг санд болгож байгаа. Гэхдээ үн ханшийн хувьд бол орон сууцны үнээр
5 наамстай болоороо л гэдэг байгаа шүү дээ тий. За тэгээ төвийн дэд бүтцэд бүрэн холбогдсон ашиглалтын зардал орон суустай адилхан гардаг. Хэмжээний хувьд бол бас хит том биш. 114 м²-аас 158 м² байдаг. Тэгэхээр та бүхэн маань Ярамгийн Garden City хотон дээр очиод загварын байртай танилцаарай. Холбогдох утас нь гэх юм бол 7577 7577 7577 7577. Гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон. Баярлалаа. За баярлалаа. За гэхдээ Чингис хаан бол үргэлж ингээд ийм харгислал үлдэж байгаагүй. Мэдээж харин хаяа бол ингээд таллагыг бол тий бусдыг өөрийнхөө иргэшээлд оруулах сэтгэл зүйн зэвсэг болгон ашиглаж байсан. Тий нэгээр энэ нь өөрөө цаашаа ингээд газар аваад тий ингээд амаас амд амьдсаар байгаад саяны одоо нөгөө нэг түүхч шиг тий ингээд бүр амар ингээд эмоцтой яриад байгаа үйл явдал болж хуурж байгаа байхгүй. За харин тавьсан шаардлагыг нь давь даруй биелүүлээгүй одоо тий хэдий ч дайны явцад стратегийн анч одоо ач холбогдолтой жижиг хот тосгодыг хөндлөгөө өнгөрөөх нь цөөн биш байсан. За Чингис хаан тухайн хот цайзыг бүслэмгц туслах нэмэлт хүч ирж болзошгүй чиглэлүүдийг цэргээр хааж харуул хамгаалт гарган урьдчилан сэргийлнэ. Өөрийн цэргийн сүр хүч, цэргийн тоо өссөн хуурамч мэдээд харааж сүрдүүлнэ. Тухайн газрыг тагнан турших ажиллагааг бүр эртнээс явуулна. Тухайн хот руу ойртох тусам тагнуулын ажиллагаа улам нарийнсан. Энэ хооронд хотын захирагч эрх баригчтай яриа хэлцээр явуулна. Мөн цэргээ засаж хот хэрэм эвдэх төхөөрөмж бэлтгэлээ базааж авна. Монголчууд ном сум харавгч, чулуу шидэгч гэх мэт ойсон багаж хэрэгсэл ихээр хоримтлуулсан дайсандаа тулгаруул байлдахаас зайлсхийж одно. За тэгэхээр одоо монголчуудын эсрэг те ингээд нэг амар том багаж зэрэгтэй юм байна. Тийм технологиг мэдээд нь шүү дээ тийм технологи мэдээд байгаа. Тэгэхээр зайлчин. За тэгэнгүүт нь нөгөө хэд нь одоо ингээд багаж зэвсэг ингээд хураагаад авчин чинь өсөр юм байгаа шүү дээ. Хурааж авсныхан дараа гинт газараас гараад ирсэн юм шиг те шууд довтолж ороод бүгдийг хуу хамдаг гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр багаж ахиж ашиглаж чадахгүй. Угсарсаар адил одоо цаг хугацаа алдан шүү дээ тий. За Чингис хааны дайчд бол үндсэндээ морь цэрэг байсан. Монгол морь хоёрын тий бие биедээ нэгшин дассан байдал, хурд, шаламгаа, хөдөлгөөн, байр сойлох чадвар, хэрэгцээ тохиолдвол явган цэргийн үүргийг хялбархан гүйцэтгэж чаддаг байсан. Тий цөөн тооны цэргээр их хэмжээний хүчийг бүтээх боломжийг олгож байсан баг. За энэ бол Монгол морины тухай бол одоо 20 дугаар зууны үеийнхийг бол ганаач ярьлаа. Хүннүг үеийнхийг те одоо ингээд цусан хүлстэй тэнгэрийн хүлэг гээл ярьлаа. А тэр үеийн хөл одоо нөгөө эртний хан улсын сударт хүртэл бид хүннүүчүүдийг яагаад ялахгүй байгаа гэвэл тэр хүннүү морь гэдэг юм чинь айгүй чухал байна гэд. Энд чинь яг л юу ч өөрчлөгдөөгүй. 13 дугаар зуунд ч гэсэн яг л адилхан Монгол морь нөгөө өвсөн доороосоо өвсөө те туураагаараа ингээд хаад харсан газараа өөрийгөө болгоод явчихж байгаа те. Тийм болохоор одоо манай төрийн сүлдэн хүртэл морь байгаа шүү дээ тий. За ингээд Монгол цэрэг бол тий 4-5 сэлгээ морьтой. Хэрэгцээ тохиолдвол өдөрт 300-аас доошгүй километр замыг туулах чадвартай. Морьд нь хүртэл дайсны хөлөөрөөс савчих, тангарах, хаазаж, хайрах тий. За энэ бол юу одоо ингээд яг дайны үеэр хэрэгэлдэг гэж байгаа хийдэг. За тэдний үндсэн зэвсэг нь бол махир сэлэм. Эвэр одоо ном сум, төмөр бороохоо байв гэж байгаа. За энэ дэр нэг засал жаахан засвар болчихё. За яагаад вэ гэхээр энэ нь бол яг 13 дугаар зууны үеийн Монгол сэлэм бол махир сэлэм бас биш ээ. За энэ бол археологийн сурвалжийн бол сүүлийн үед бол ер нь монголчууд бол тий ер нь шулуун урт ил үзүүр хэсэгтэй жаахан махир. Тэр нь бол цавчлалтын хэсгийг гаргах гэж байгаа. Тэгэхгүй бол яг би албаар саяны өгүүлбэрийг тан гэдэг юм шүү дээ. Албаар саяны өгүүлбэрийг уншиж хагаад тэр нэг махир сэлэм гэдэг дээр нэг засал одоо ингээд юм залруулах хийхгүй болохгүй байсан. Тэгэхгүй бол одоо ингээд зарим нэгэн хүмүүс ч одоо Монгол зэвсэгчин тий сэлэм чи махир байсан биз дээ. Нөгөө бүр ийм дугуй юм харуулж идэг шүү 13 дугаар зууны кино минон дээр. Ер нь бол байхгүй. Яг одоо сүүлийн үеийн одоо археологийн салбар нэлээд сайн одоо хөгжчихлөө тий. Гэтэл одоо яг ер нь дийлэнх одоо сэлэм болвол дандаа үзүүр хэсгэрэл одоо юу та. Тэрнээс биш одоо ингээд яг тэр нөгөө арабуудын ингээ харуулад байгаа шиг ийм одоо сэлэм бол биш юм. За ингээд тэр үеийн Европ морин цэргийн тий хувцас хоёыг бол ер нь бол харьцуулаад үзэж байгаа шүү. 70 кг орчим байсан бол Монгол цэргийнх доор хаяад 2-3 дахин хөнгөн байсан. Мориноосоо буугаад дугуй бамба барин ном сумаар байлдана. Харин эргэн мориндоо мордож сохилтоос зайлж давшина. Аяны богцондоо хатаас нь нунтаг борц. За энэ маш чухал тий. Бүтэн үхрийн махыг борцолж хатаагаад гурил шиг нунтаг болгон нүдэж давсганд нь багтааж байсан гэдэг. За энэ бол угаасаа тий тодорхой шүү дээ тий. Тэгэхээр чи нэг үхрийн мах зүгээр нэг ийм савн дотор яваад шүү дээ. Тийм ээ. За тийм. Тэгээд одоо нөгөө нэг янз бүрийн байдлаар монголчууд нөгөө нэг мориныхоо одоо мориноос ингээд бөөс түүж иддэг эсвэл тэр мориныхоо ноосыг ч гэсэн ингээд даваад ичдэг. Тийм бүр цагаад болох юм адууга хүртэл хийж шулгаад аваа явчихдаг. Тийм идчихдэг. Ингээд яриад байдаг тийм. Гэтэл
тэр нэг гадны судлаач гадны жуулчдаар тоглосон байж магадгүй байгаа байхгүй. За чи хартаа гэж одоо тэр борц чинь одоо бодвол тэгээ аваад ингээ идэж үзүүлэхээр чи яг л тэгж харагдана нэстэ. Тэгээ маань нөхөрдөөд хоолоо өгөөгүй. Тэгээ нөгөө нөхдөд чинь идэрчд яаж яваад байгаа юм бэ гэхэл маань нөхөр бүтэн өхрийн махтаа явж исэн чи юм билүү те. Нэг тийм шооч ахгүй таарсан байсан те. Тэгээ ер нь бол бас нэг тоглоом нариган бас нилээ явуулдаг байсан байж таарна шүү те. За тэгээ шар тосонд ингээд багсарсан 10 гурил ааруул хурууд авч явж байгаа. Энэ үед угаасаа л нөгөө хүнд хэрэгтэй шимд ижилтэй бүх зүйлсүүд нь ингээд явж байгаа гэсэн үг байхгүй. Егч гэж хэрэгтэй. За тэгээ дахиад дундаа бол чадмаг харна. Алтан усыг эзэлж авсан үеэс Монгол цэргийн тэд эсвэглэлд орсон дартай ширмэн бөмбөгийг монголчууд мориныхоо давхиан дунд тусах газар яг олж дүүгүрдэж өөрсдөө цохилтын хүчнээс чадварлаг зайлсхийж чаддаг байсан гэж байгаа. За хот тосгоныг дайлахтаа бол хэдэн 10 хүнд хөвчөд ном, сайл, хэрэм, өөд авирах одоо үүлэн шат хэмээх халах хаалт бүхий тусгай шат газрын тосоор бортох те харвах оньсон суур болон бусад төрлийн гал, чулуу, урбуур гэдэг чөдөр оньс. За хан эвдэх хүчтэй оньсон төхөөрөмжийг маш ихээр базааж авна. Тухайлбал хоризмын Нишапур хотыг бүслэн байлдахад тулуй тушаал гаргаж чөдөр оньс хэмээх чулуужсан те одоо ингээд зэвсэг 3000, өсргэн хаях одоо зэвсэг 300, ноцоох тоос агуулсан дэсрэх домб 700, хэрэм авирах шат 4000, чулуудах зэвсэг хэрэглэх чулуу 2000, 500 ачаа эдгээрийг одоо ингэ бэлдүүлсэн байна. Одоо зүгээр энийг сая зүгээр л тоо баримтаар дээр шүү дээ. Гэтэл яг энийг ингэ тоогоор ингэ хийгээд нэг хотыг бүсэлцэн байлаа гэж бодоод үзэлт. Тэгээд төсөөлж үзэх юм бол энэ ч бүр амар том асуудал болж байгаа юм тий. Одоо амар их маш их тий. За мөн энэ хооронд бол их хотын эргэн тойронтой газрын оршин суугчид олзлогсдыг дайшлан хотын хэрмийг тойрсон хамгаалтын гуу жалгыг хааж бөглүүлнэ. Зарим газарт хотын хэрмийг өндөртөө тэнцвүүлэх далан босгож түүний дээрээсээ элдв төрлийн оньсон зэвсгээ байрлуулж байсан гэдэг. Чингис хаан бэлтгэлээ нэгэнт базаамагц өдөр шөнөгүй зогсоо чөлөөгүй амсхийх завгүй дайран довтлох зарчим баримтлана. Ядраа. Эсрэг талаа онтолохгүй. Тий. Энэ нөгөө хийх хүнд арга нь олдно гэдэг яг бодогдоод байгаа юм тий. Хийх хүнд арга нь олдно. Энийг эзэлнэ л гэсэн бол тэрийг яаж хийх вэ? Ямар нэгэн аргаар хийж болно гэдгийг мэдээд. Одоо энэ дээр чинь нөгөө 10-ын зохион байгуулалт хэлэлцэн л онцгой үйл явдал харагдаж байгаа шүү дээ. 10 гэдэг чинь за одоо 1000-д нь л ингээ шүнжэнгүүл довтлоо ахаа 2 цаг довтлоод солигдоод сайхан амраал нөгөө хэд нэгээ довтолж байгаа гэсэн үг шүү дээ. Хот дотор л төгсөж байгаа юм чинь бүгд л унтахгүй байгаа. Ядарч байгаа гэсэн үг байхгүй. За Рашид эдийн судрын чуулганаас үзэхэд Монгол цэрэг элдв төрлийн урбуур, чөдөр оньс, тэ хүчит ном, сайл хэрэглэн гал чулуу, суман мөндөр буулахын хамт хэрэм ивдэх их буу, оньсон төхөөрөмжөөр хэрэм цайзыг цөмлөх, доогуур малтан нураах арга хэмжээ авдаг байсан. Ер нь зүгээр ингээ сонсоод байхад нэг чамд ийм юм сонсогдохгүй нөө. Ер нь нэг юм Холливуудын ч юм уу эртний тэр хот боттой ингээ холбоотой дайн тулаан бүгд манад хүүхээс авцсан юм биш үү гэмээр. Бүрд нь нэг харж исэн юм шиг. Тий, нэг энэ тэнд киноноос харсан юм шиг тий. Гэтэл тэр нь дандаа нэг гадны кино байж тарах гад байдаг тий. За ингээ 1221 оны 4 сард Нишапур хотыг дайлах үед бол довтлохооны үеэр 2 дахь өдөр гэхэд Монгол цэргүүд хотын хэрмийг 70 газар сэтлэн цөмлж хотын доторш орж байсан. За чулуун урбуур тий энэ маш хүчтэй байсан бөгөөд 4 хүн арай ядан даах том чулууг харвдаг байсан. Чулуу ховор өргөнч мэтийн хотыг дайлахдаа термийн бул чулуунуудыг харваж хэрэглэнээс гадна хүнд хатуу модыг тайрч усанд дэвтэж хөндрүүлж байгаад харвдаг байсан гэж. За мөн том дүнзийг тослон гал асаагаад бүхлээр нь харуулж байсан. Бас Оросын одоо Черногов хотын бүсэлтийн үед монголчууд чөдөр онсоор 10 фунтээс илүү жинтэй бул хар чулууг хэдэн зуун алхмын газар шидэлж байсан гэдэг юм сурвалжийн мэдээ байгаа. За Оросын эрдэмтэн Шиколиарын тодорхойлсноор болвол хятадын муу нуу химээх модон харвуурын урт нь 372 м. Номын голч нь дунд хэсэгтээ 22 см, үзүүр талдаа 9 см байсан гэж. За номын хөвчийг тусгай онс бүхий хөшүүргээр татах бөгөөд ийм харвуулын дуу тэнгэрийн дуулууга адил байсан гэдэг. Мөн олон сум нэгэн зэрэг гаргадаг урвуур хэрэглэж байсан гэдэг. За нүдэнд харагдлаа гэдэг шүлээ. За гэтэл Европын одоо нэг артиллер те 16 дугаар зууны ихэнх гэхэд л сая л нэг хэрэм нураах ийм чадaltaа тэнхээтэй болсон гэж байгаа байхгүй. Ер нь нэг л зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрний юу гэхээр ер нь монголчуудын энэ одоо баруун зүгийн хийсэн аян дайн
Тэ энэ одоо ингээд дундад Азиас баруун зүг Европ руу хийсэн энэ аян дайн. Энэ аян дайны үр дүнд л Европч нь одоо нөгөө цэргийн хувьд бол хүчрхэг болох, хамгаалтаа сайжруулах, дайны тактикаа өөрчлөх тэ энэ хамгаалтын зэвсгүүд нь сайжрах ийм л бололцоо хин нэгнээс болж байгаа шүү дээ. Хин нэгнээс болж. Харин тэ. За монголчууд хэрэм сайжруу бол одоо ойртуулгүй тэ ойртуулахгүй бол дотроо олон зэрэг суулгасан хатуу шир төмрөөр бүрсэн битүү хуягт тэрэг төрөн дөхөж очино. Энэ нь хэрэмд одоо дөхөн дөхтлөө гарц хохирлгүй тулж очих хамгийн дөц зам гэж байгаа байхгүй. Одоо энэ дээр хэдүүлээ зүгээр яг сайн харах юм бол эртний Ромын нөгөө ястналхийн байрлал гэж ингээд байрлал ингээд явдаг штэ. За эсвэл одоо нэг эртний хятад кино минон дээр чинь бас нэг лээл нэг иймэрхэн болоод дээрээс нь чулуу шидэд дагтал нэг бамбаага ингээд барьцсан л ороод байдаг тий. Энэ шиг бас монголчууд ч гэсэн хэрэглэдэг байсан байгаа байхгүй яа тий. Ахтрагастай. Тий. За хоёул хамтран ажиллаж. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эко үйлдэлийг ногоон оноогоор Green Score Nature одоо ажиллаж байгаа. За энэ Green Score Nature гэдэг нь бол таны гар утсанд одоо Android байна уу, iOS байна уу те ялгаа байхгүй. Одоо нэг аппликейшн татж авдаг тэр хэсэг дотор чинь Green Score Nature гэдэг аппликейшн байна. За энэ аппликейшн татаж суулгачаарай. Ер нь бол энийг яадаг гэхэлэр ногоон оноо төрийн бус байгууллага гэж байгаа. Энэ байгууллага маань 2013 онд байгуулагдсан. Ер нь бол тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар. За тэгэхээр энэ хамт олон маань яадаг вэ гэхэлэр нийгэм тусдаа сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, зөв дадлыг хөтлөх зорилготой юм платформыг хөгжүүлдэг. Тэр нь болохоор Green Score Nature гэсэн аппликейшн. За энэ аппликейшн дээр ороод та бүртгэлээ үүсгэж юм бол та алхаж байгаагаас ямар нэгэн ногоон худалдан авалт хийж байгаагаас ногоон тээвэр, сайн дурын ажил, дахин ашиглалт, дижитал хэрэглээ, эко ногоон барилга, энерги хэмнэлт зэрэг энэ зүйлсүүдээс хамаарал бүхий маш олон байгууллагуудын үйлчилгээг авахдаа бүгднгээс нь урамшуул авна. Тэгэхээр урамшууллуудаараа та эргүүлээд энэ олон байгууллагаадаас хөнгөлөлт идэх боломжтой. Таны одоо ногоон оноогоороо эртэлхийдээ үзүүлж байгаа гэх нь Green Score Nature гэдэг энэ аппликейшн хамт олон маань урамшуулж танд өгж байгаа зүйл маань юм байгаамаа. Ингээ хамтдаа эртэлхийгээ хайрлцгаая. Эко үйлдэлийг ногоон оноогоор Green Score Nature аппликейшн. За баярлалаа. За баярлалаа. За бас нэгэн гайхамшиг байгаа. За энэ гайхамшигт хэрэгсэл бол үүлэн шат. За үүнийг хотын хэрэм рүү дайрахтаа буюу монголчуудын ярьдгаар хот харайхтаа гэж байгаа. Олноор нь хэрэглэнэ. 1219 оны хавар зөчийн нэгэн одоо цэргийн одоо цуваа 29-ийн Жинти хотыг бүслэх үед тус хотынх нь монголчуудын хийж буй одоо ингээд бэлтгэлийг гайхан хараад энэ өндөр хэрэм дээр яаж гарах гэж байгаа юм бол тэгээ гэлцэж байсан байгаа байхгүй. Гэтэл үүлэн шат тавьж авчирч гарах үеэс сая учрыг нь ухаалж мэдээд гайхаж эхэлсэн байгаа. Иймээс үүлэн шат болвол зарим нэг газар огт төсөөлөгдөөгүй байсан шин зүйл бололтой байдаг. За үүлэн шат. Тий. За хот харайхад бол үүлэн шатнаас гадна бас урт одоо энэ тийм дэгэ мод тий. За ашигласан бөгөөд Монгол цэргүүд түүгээрээ дэгээдэж татаж одоо хотын хэрэм рүү ингээ авирж гардаг байсан гэж байгаа байхгүй. За бас эрсдэлтэй бас нэг алхам тий. За монголчууд бол умард хятадыг довтлож байх үедээ бол олж мэдсэн морин цэргийн довтлогооныг саатуулах зорилгоор ашигладаг сэргээ эргэлтэнд бол өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгон хэрэгэлдэг байсан байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ил зүйлийг одоо төмрөөр хийж байгаа шүү дээ тий. Сөргөө шүү дээ энэ чинь сэргийг нь. Нөгөө адууны юу замд шийдэх нэ. За тэгээд нөгөө нэг энэ чинь яг ямар үед ашиглах уу гэхлээр их цэрэг төгдөж байгаа үед бол одоо нөгөө замдаа хаяна гэсэн үг байхгүй нөгөө туурайнд нь шигдэх гэж дээ тий. За тэгээд мэдээж яаж хайсан одоо нэг үзүүр нь дээшээ харж. Тийм юм байна. Тий. За тэгүн гут нь одоо яг нэг газ тэндээс нь зайлд нь хот ямар нэгэн одоо ингээд хохирол баггүйгээр явдаг гэж байгаа. За монголчууд тооны хувьд бол хитрхи цөөн байсан учраас хот суурин газрыг дайлахтаа аль болох өөртөө хохирол багтаа ялж дийлэхийн тулд боломжтой бүхий л аргыг хэрэглэдэг байсан. Өөрөөр хэлбэл ийм боломжтой газарт цэргийн хүч үл хэрэглэн гол мөрний усыг боож, далан барин, ус дүүрмэгц сэтэлж усан давтуулах. Эсвэл хотын усан хангамжийг эвдэн бүснүүлж галдан шатаах зэрэг арга хэмжээ авдаг байсан. Ийм аргаар алтан ус, тангууд, 29-ийн хэд хэдэн хотыг буулган авч байсан жишээ байдаг. За нэг жишээ нь тангуудын Сягийн нийслэлийг эзлэхдээ ойролцох хатан голыг нь боож далан байгуулан усан сан хийж хөрөлцөхүйц одоо ус хоримтлагмагцсан сэтэлж хотыг усан давтуулах аргаар бас буулгаж байсан. Гэхдээ энэ нь бас зарим тохиолдолд бүтлгүй болж исэн үеч байдаг. Өөрсдөнд нь бас урсж исэн үе. За хотыг галдан шатаахтаа төрөл бүрийн галт сумаар хэрэм давуулан харвах гал урбуугаар одоо ингээд газрын тостоо бортго шитгэс гадна хүний санаанд оромгүй хачин арга олж хэрэгэлдэг байсан байна. Тангуудын нийслэл усан давцсны дараа олон муур дайжин гарч ирэхэд Чингис хаан
Чингис хааны тушаалаар тэдгээр амьтдыг цэргүүдийг одоо бүгдийг нь одоо барьж ав гэсэн байгаа байхгүй. За ингээс барьж авсныхан дараа сүүлэнд нь бамбар асаагаад хот руу оруулахад байшингуудын доогуур болон завсраар нь одоо хотоогоор хот гэсэн үг ба штэ. Энэнгүр гүгээд хотыг тэр чигээр нь төмөрдөж шайсан байдаг. За энийг нөгөө Netflix-т гарсан Марко Поло гэдэг кино байгаа штэ. Энэ кинон дээр чинь Хувлаа хаан тэр нэг сүн ус руу хийж байгаа аян дайн дээр тэр нэг Хувлаа Чингис хаан гаргаж байгаа байхгүй. Чингис хаан жижигхэн ингээ Хувлаа хайдуу хоёрыг ингээ цуг зогсооцсон тий. Тэгэн гутаа ингээ шууны ингээ сүүлд ингээ уйж байгаа л тэгэл баахан шуу барьсан. Шуудаг тайвгаал гал тайвгаал ингээд гал тавиал ингээ шатааж байгаа үйл явдал гэдэг байхгүй. Инээс санаацгаа. Тийм байна тий. Одоо нөгөө нэг миний хэлээд байгаа шүү дээ. Холливуудын маш олон кино Монголын түүхийг тий санаагаа авдгаа гэдэг нь. За тэгээ саяны энэ санаа бол зарим хүмүүс янз янзаар л яриад л л тий. Би энийг зүгээр нэг жижигхэн рил хийгээд болгоод оруулсан чи юу яриад байгаа юм. Хот ч усан давцсан гэсэн нойтон байгаа шүү дээ. Яа шатах юм бэ? Чи хот хатан шүү дээ тийм шүү дээ. Тий. Янз янзаар л яриад. 5 сараар хотыг бүсэлдэг байсан гэж бодлоо. Тий. Ер нь бол миний хувьд ингэж бодоод байна л да. Одоо нөгөө ямар нэг юм санаачлагч гэдэг чинь тий. Санаачлагч ингээд нийт цэргүүдээсээ баг байдаг байсан юм болов. Тэгээ нэг санаачлаад ингэх юм бол бас урамшуул авдаг ч юм уу тий. Магадгүй тий. Тэгтэл ингээд маш олон төрлийн арга бэлэн байж идэг. Одоо энэ хот дээр юуг нь ашиглах вэ юм шүү баг. Тий. Гэтэ бас тэр хоттойгоо маш сайн судалсан. Тагнуулын ажил маш сайн явцсан. Өрмөс тогтсон бас ажиглаж байгаа тий. Тэд нэр одоо жишээлбэл зүхтаахаар юу гэж үздэг ард түмэн бэ энэ дэр тий. Зүхтаан гутал нь ялцлаа гэж зогсон гутал нь гарч ирээд алж болно. Эсвэл араас хөөдөг юм байна гэж мэдэн гутлаа их цэглүүгээ дагуулна гэдэг чинь. Бас хүмүүсийг судалдаг баг тий. За харин 1220 оны сүүлчээс эхлэн хот суурин газрыг дайлахдаа галц зэвсэг дарь өргөн хэрэглэх болсон. Зарим судлаачид хот суурин дайлах арга ухааныг одоо тангууд ус тий алтан ус хоризмоос олж суралцсан гэж үздэг. За зэрлэг бүдүүдгүүд хэмээх харах нь одоо хараханч бий гэж байгаа байхгүй. За яаж ч хэллээ гэсэн тухайн улс орны хүчрхэг байх нь технологийн хөгжлийн давуу талд оршиж байгаа. Хин нь хэнийг вэ гэсэн хууль үйлчилж байсан цаг хугацаа. За яг энэ цаг хугацаанд Чингис хааны суу бэлэг төгс байж цэргийн шин технологиг уй гуйлэр илэрхийлж өөхөксөхийн төлөө тулалдааны явцад дайсныхаа өөртөө байхгүй шин зэвсгийг техник олж авч байсан. Хот суурин дайлахдаа тэрээр зохистой одоо мэрэгчлээ хүнийг л бас өөрийн одоо болгож ашиглаж чаддаг гэсэн байгаа байхгүй. Одоо чиний саяны хэлдгэр чинь тэр олон сэргүүд чинь санаагаа гаргадаг байсан юм шүү гэдэг чинь яг таарж байгаа байхгүй. Тэр олон санаануудаас яг хэрэгтэй санаануудаа авдаг гэсэн гэдэг тий. За хин технологиг одоо тий ингээд эзэмсэж байна. Тэр одоо тий тэрнээс шалтгаалаад дэлхийн одоо түүнийг дагаж байдаг жам ёсны одоо яг хууль. Энэ хуулийг л яг 13 дугаар зуунд Чингис хаан өөртөө бас тий яг суулгаж чадсан байгаа юм. Өрөнд орны олон улс 13 дугаар зуунаас эхлэн монголчуудын жишгт дүүцүүлэн цэргийн бүтэц зохион байгуулалт байлдах арга тактика өөрчлөхийн зэрэгцээ зэр зэвсгэж шинжилэн сайжруулахыг эргэмцэх болсон байна. Яваанд ойрох болон дундад дорнод хийгээд дорнод Европт Монголын одоо тех хатангуу дээл маягийн өмсгөл тэгээд төшөмд одоо ингээ гархин хуйг өндөр орой соновтор чихвч сарвч бүхий дуулга Монгол маягийн хөнгөн сүлжмэл буургасан бамба өргөн тархаж байсан. За Европ дахина акт морьдо хоёглох болж зүүмэл хатуу ном хийхийг чармааж эвэр ясан одоо эрхивчээс эхлээд Монгол хийцэн олон янзын зэв сум хэрэглэх болсон нь эдгээр улсын зэр зэвсгийн үйлдвэрлэлийн хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийн наа захих нь баримт мөн гэдгийг бас хэлж болж байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллаж чадсан тэнцэлгөө. Болцоо хоёр хамтран. За. Уучлаарай гомбо. За тэгэхээр нэг юм байна. Чингис хаан яг тухайн үед бол хамгийн сайн зохион байгуулалтад төдийгүй хамгийн орчин үеийн техникээр зэвсгэлсэн агуу харимтай байсан гэж дүгнэж болж байгаа. За цэргийн түүхийн олон сурах бичигт Чингисээс буюу монголчуудаас гаралтай хэмээн өнөө хүртэл дурдсагцаар байгаа олон тактик, стратегийн ихэнх нь түүнээс өмнө мэдээж нүүдэлчдийн цэргийн сургууль бас байсан л зүйлд байгаа байхгүй. Гэхдээ Чингис хаан түүнийг цэргийн номлол болгон шинжилэн төгөлдөржүүлж чадсан, практикт ашиглаж чадсан, амжилттай хэрэгжүүлж чадсан байгаа байхгүй. Одоо чинь бодъё л да 10-ын зохион байгуулалт гэж яриад байдаг тийм. Гэтэл энэ чинь модон шаныг үед л байсан. Энэ үйл явдлын тухай яриад байгаа байхгүй. Тийм. За зохион байгуулалтын хувьд бол мэдээж Чингис хаан тийм тулдаан бүрийн төлөвлөгөөг хуралдаа дээр хэлэлцэж стратеги боловсруулдаг байсан. Тагнуул туршуулуудын тийм баялаг мэдээгээр хангаж бэхлэлд цайз төхөж ирэхэд ойр хавьяас хэрэгцээт нөөцөө цуглуулж төр бааз байгуулдаг байсан. Айрам нь морин дээрээс бүрлдэх бөгөөд инженерийн тусгай ангитай. Хүнд морин цэрэг нь хөө хуйг дуулга өмсөж сэлэм жадаар зэвсгэлдэг бол хөнгөн морин цэрэг нь ердөөл
ном сум хөнгөн жад хэрэглэнэ. Чингисийн цэргийн дарга нарыг те дайнд байгуулсан гавьяагаар нь үнэлэн дэвшүүлнэ. Даргын тушаалыг хинч зөрчих хэрэггүй. Ийм хатуу сахилга бат тухайн үеийн аль ч айрамд байсангүй. Төмөр дуулганаас өөр хувиггүй хөнгөн морин цэрэг айрмын талаас илүү хувийг эзлэнэ. Бас өөрсдийгөө төдийгүй морио хүртэл ширэн хуйгаар хамгаалсан хүнд морин цэрэгтэй. Тулааны өмнө цэргүүдэд торгон цамцыг тэ норгож өмсгөнө. Энэ нь сум бид тусахаас тэ хамгаалахаас нэвт гадна нэвт орсон сумыг ингээд эргүүлж сугалахад төхөн болдог гэж байгаа. За. Тий. За тулалдах арга барилын хувьд болохоор Чингисийн дайчид бол тулаанд орохдоо эхэнд нь хүнд морин цэргийг 2 игнэгээр араас нь хөнгөн морин харваачдыг 3 игнэгээр давшуулна. Сүүлчийнх нь түрүүчийнхийг амсхийх хоорондор урагшлан Монгол цэрэг бүрт байсан 80 кг хүч бүхий 200-аас 300 м хүртэл тусгалтай нумаараа харван хурц үзүрт зэв бүхий сумаар маш оновчтой мөндөр буулгаад ихшин зур ухарна. Энэ харуултанд мэгцэн дайсныг бүр сөнөөхөр хүнд морин хороо давшилтанд орох жишээт. Мэдээж тийшээ очингууд чинь нэг хохирол багаамсан гэсэн утгасаа хэлж байгаа тийм. Ядчил жадтай ухтах нь ш нөгөө хэд нь тийм. Одоо нөгөө Плана Карфинигийн тэмдэглэснээр бол тэд ухрахаас огт ичдэггүй бөгөөд харин ухрах нь дайснаа хуурч араасаа хөөлгөд эцэст нь гол хүчнээс нь салгах мэх байдаг гэж хэлж байгаа байхгүй. Тийм. За тэгээ мэдээж инженерийн анги бол тийм бас хэрэгтэй байлаа. Бүр ан амтэн хүртэл ашигладаг бол нохоо муурыг хүртэл ашиглаж байгаа хэвээр тийм. Энэ мэтлэнгээр. За мэдээж бас нэг зүйл нь болохоор нөгөө сэтгэл зүйн дайралт гэдэг бол баш өргөн хүрээтэй ашигладаг байсан зүйл байгаа хэвээр тийм. Байлдар нь янз бүрийн уран тактик байнга бодож олдог. Байсны нэг нь болохоор тусгай салбар болон хөгжсөн сэтгэл зүйн дайн байгаа байхгүй. Монголчуудын тулдааны арга тактикаас хамгийн аимшигт нь сэтгэл зүйн дарга байсан. Эсэргүүцэлгүй бууж өгсөн хотын иргэдийг амьд үлдээн. Бууж эсвүүл толгоо дараалан хүйс тэмтэрдэг. Тухай ингээд сайн дараа энэ ингээд үгээ. Тийм. Цуу яриа. За шуугаан дараах нь, шуун дараах нь тийм байна. Тий. Сенсац дараа. За тэгээд цуу тараахын тулд хядлагын гэрч болсон тодорхой иргэдийг амьд үлдээж зүхтаах бололцоо олгодог байсан. Яг л киногоос дээрээс л дандаа. Тэгээ өөрийн цөөн цэргийг олон болгож харагдуулахыг дайсны сэтгэлгээр унгаах янз бүрийн арга сэтэж байсны нэг нь шүн түүдгийнхээ тоог нэмэх эсвэл морин дээр хүүхэлдээ суулган олон болж харагдах зэрэг зүйл болж байгаа. Дээрээс нэг морины сүүлнээс мөчөр уяа тэр тоос моос тэр нүүдлийн тоос моосыг бүр улам нэмүүлэх гэх мэтлэнгээр янз янзын аргыг хэрэгэлдэг байсан байгаа. Энэ олон аргыг хэрэгэлдэг байсны үндсэн дээр 13 дугаар зууны үеийн Чингис хаан тэргүүтээ түүний залгамжлагч нар Аз Европын ихэнх газар нутгийг нэг доор нэгэн гарт зангидж чадсан байгаа байхгүй. Зүгээр л бодоод үзэлт. Хар ойрон хот бол яг тухайн үеийн дэлхийн нийслэл байлаа шүү дээ. Монгол хаад дэлхийн хувь заяаг хар ойрон хотоос ингээд атгаж исэн, хувь заяаг нь атгаж исэн ийм үйл явдал. Ер нь бол тэгээд сэтгэл зүй тэр шуум юмуд явчаад тэгээд тулалдах гээд очиход аль эдийн нөгөө тал нь баг ялагдсан хувьд ялагдсан байдаг байж тээ. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд дайн эхлэхээс өмнө ялагдсан. Тэгэхээр юу ярих вэ те? За ингээд нэвтрүүлгийн маань хамтран хайрлагчаар гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон за мөн эко үйлдэлийг ногоон оноогоор өрөөтэй Green Score Nature application хамт олон маань ажиллаа. Энэ нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэн хүргэдэг Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа. Би бас юуны өмнө бас энэ нэвтрүүлгээ бэлтгэхдээ яг 2007 оны Удаан Баркман гэдэг хүний Чингис хаан хийгээд түүний залгамжлагчид гэсэн энэ судалгааны бүтээлээс авсан гэдгээ маш сайн ишилж ярьсан. Дээрэс нь яг хин гэдэг хүний судалгаа вэ гэхэлэр Ж Болдоотургон Чингис хааны хоцойрон газрыг дайлах арга ухааны тухайд гэсэн яг тэр номон дээр байгаа 31-с 36 дугаар хуудсанд байгаа энэ материалыг ашигласан мөн их Монгол улсын түүх гэсэн энэ судалгааны бүтээлийг бас давхар ашигласан шүү. Тэгээд эдгээр судлаачдаа бас маш их баярлалаа. Энэ бол яг гэл би шууд толгоогоор яриад байгаа юм биш. Би ер нь бол ямар ч тохиолдолд энэ олон нэвтрүүлгийг би шууд ингээд цэжний бангаараа ярих ямар ч боломжгүй гэдгийг бас давхар хэлчихье. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх худалдаа хөгжлийн банкны данс байгаа. 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйцэтгэхний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.